Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн маань сэдв дэгээ зүүнний сүлжмэл. Сүлжмэлийн тухай ойлголт. Сүлжмэл нь нэг утсаар гогцоолд нь үргэлжлүүлж сүлжигддэг олон хэлхэгдсэн гогцоонуудаас бүрддэг юм аа. Сүлжмэлийг ерөнхийд нь сүлжмэл материал, сүлжмэл эдэл гэж хоёр ангилдаг. Сүлжмэл эдлийг машины сүлжмэл, гар сүлжмэл гэж хоёр ангилдаг. Машины сүлжмэлийн жишээ бол дэлгүүрт зарагдаж байгаа бэлий, цамц, өмд сүлжмэл хувцаснууд юм аа. Гар сүлжмэлийг дэгээ зүүнний сүлжмэл, хос зүүнний сүлжмэл гэж хоёр ангилдаг. Өнөөдрийн хичээлээрээ бүгдээрээ дэгээ зүүнний сүлжмэлийн талаар үзнэ. Дэгээ зүүнний сүлжмэлд хэрэглэгдэх багаж хэрэгслүүд. Сүлжмэлийн утаснууд хөвн, ноосон, торгон, хиймэл, нийлэг утас. Үндсэн багаж хэрэгсэл нь дэгээ зүү, туслах багаж хэрэгслүүд буюу эгнээ тогтоогч, шугам, утас таслагч, тэвнэ гэх мэт зүйлсийг хэрэглэнэ. Дэгээ зүүгээр сүлжихэд дараах аюулгүй ажиллагааны дөрвийг цаг ямагт морьдох хэрэгтэй. Дэгээ зүүнний бүтцийг зурагт дугаарлаж харуулсан байна. 1 толгой, 2 дэгээ, 3 их бие, 4 бариул. Дэгээ зүүнний дугаарыг тодорхойлохдоо дэгээ зүүнний толгойн диаметраар тодорхойлдог. Дэгээ зүүн 1-8 дугаартай байдаг. Зураг дээр дэгээ зүүнний толгойн диаметрийг хоёр талаас нь сумаар зааж харуулсан. Хоёр сумны хоорондын зайг дэгээ зүүнний номерыг тодорхойлдог. Дэгээ зүүгээр сүлжихэд зүү утсыг зөв сонгох нь хамгийн чухал байдаг. Зүүнний номер нь утасны диаметраас 2 дахин их байх ёстой. Дэгээ зүүнний сүлжмэлийн үндсэн төрлүүд хонио холбоо, давхарлах игнээ, зүг 1 ороосон багна, зүг 2 ороосон багна, зүг 3 ороосон баган гэсэн үндсэн төрлүүдтэй. Зурагт тэмдэглээнүүд нь харагдаж байна. Төвчтэй бичин тэмдэглээрэй хүүхдүүдээ. Дэгээ зүүгээр анхны гогцоо сүлжихдээ баруун гартаа зүүгээ барьж зүүн гарын долоовор хурууны дунд үе дээр утсаа тогтноо. Тогсон утасныхаа үзүүрийг эрхий хуруугаар дарна. Утасны үзүүрийг ажлын утасны хамт ядам чигчий 2 хуруугаар барина. Зурагт харагдаж байгаагаар дагаа хийгээрэй хүүхдүүдээ. Хонио холбоог сүлжих арга. Анхны гогцоогоор долоовор хуруун дээрх утсаа гогцоондоо оруулах замаар сүлжинэ. Дарааллын дагуу дагаа хийгээрэй. Давхарлах игнээ. Зурагт харагдаж байгаа дарааллын дагуу давхарлах игнээг сүлжээрэй хүүхдүүдээ. Зүг 1 ороосон багна. Зураг болон видео бичлэгийн дагуу дагаа хийгээрэй хүүхдүүдээ.
Зүг 2 ороосон багам. Зургийг сайтар ажиглан дагаад сүлжээрээ хүүхдүүдээ. Өөрийн сонирхсон схемийн дагуу сүлжээрээ хүүхдүүдээ. Энэхүү схемээр бөмбөлийг сүлжиж болж байна. Дэгээ зүүнний сүлжимлийг сүлжиж сурснараа амьдрал ахуйдаа төрөл бүрийн зүйл сүлжиж чаддаг болно. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.